Орхон аймгийн засаг даргын үйл дор явагддаг Орхон аймгийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын үйл ажиллагаа эхэлж байна. Энэ жилийн 200 гаруй хүүхэд оролцож байгаа бөгөөд 18 наснд 20 хүүхэд нэр дэвшиж 20 хүүхэд шагнал авч байгаа юм а. За ер нь бол аймгийн хашийн сүлтмуудын наадам засаг даргын ивэл дор засаг даргын аймгийн засаг даргын хүүхдийн төлөө зүйлийн тэргуун байдаг засаг даргынхаа ивэл дор нэрэмжит болгон жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд бол одоо 5 номинац дээр одоо 20 шилдэг хүүхэд тодроод байж байна. За ер нь бол энэ жилийн хувьд бол ер нь шилдэг хүүхдүүдийн маань шалгаруулалт нэлээд бас өрсөлдөөнтэй бас шалгуур үзүүлэлт нэлээд өндөр ийм болж ирсэн байгаа. Ягаад гэхээр энэ Эрдэнэтийн маань хүүхдүүд бас олон улсын тэмцээн уралдаанд маш олноороо оролцсон. Бас тэндээс нэлээд олон медаль шагналыг авчирсан. Тийм учраас шилдэгүүдийг шалгаруулах бол нэлээд одоо шилдгийг шалгаруулах нэлээд хүндрэлтэй энэ комиссийн хувьд нэлээд хүндрэлтэй ачаалтай ажил нэг байсан. Одоо яг энд бол 20 хүүхэд шагналаа гардан аав нь бас 9 анги бас шилдэг ангиар аймгийн шилдэг ангиар тодорч байна. Мөн 3 хүүхдийн оролцооны байгууллага одоо хуучнаар бол одоо бидний багийн пионерийн байгууллагаас эхлээд одоо хүүхдийн оролцооны байгууллага нь хөгжсөөр яваад Орхон аймаг бол 2 дахь шатлалын хүүхдийн оролцооны байгууллагаараа одоо 21 аймаг дотроо бас нэлээд нэр хүндтэйгээр явдаг. Тэр оролцооны байгууллагаас бас 3-ыг бид одоо энд шилдэгээр шалгаруулсан бас шагнах гэж байна. За энэ бол одоо хашийн сүлтмуудын наадам маань хүүхдүүдийн маань хүсэн хүлээдэг. Ер нь бол жилийн жилд хүүхдүүд маань бас энийг зорин ирдэг ийм үйл ажиллагаа болж чадсан бас их баяртай байгаа. Энэ жилийн үед бол өрсөлдөөн нэлээд ширүүн байсан учраас бас шилдэгүүд маань нэлээд чанартай тодорсон гэдгээр бас онцлогтой жил болж байна. Өнгөрсөн 2018 онд манай Эрдэнэтийн хүүхдүүд маань улсын, аймгийн, төв дэлхийн олон тэмцээн уралдаануудад шилдэг сайхан амжилтуудыг гаргасан. Энэ шилдэг амжилтуудыг гаргахад орон нутгийн зүгээс ч гэсэн тодорхой хэмжээний дэмжлэгүүдийг үзүүлж хамтран ажилласан юм а. Үүний үр дүн бол гарсан байна. Ухааллын бол Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан төгөлдөр хуурч хүүхдүүдийн олон улсын наадмын тэргуун байрыг самбо бүхий Австрийн авраг бүгд найрамдах солонгос улсад болсон эрхийн авраг шалгаруулах хоёрын спортын тэмцээний олон улсын их мастер Унгар улсад болсон Сэнгэ бүжгийн эрхийн аврагаас шагналт байр Монгол улсын шилдэг ондоо харваач Монгол улсын өсгөдөр мэргэн бүгд найрамдах хятад улсад зохиогдсон Таквондогийн Дека кап тэмцээний алтан медаль Улбаны бүгд найрамдах Герман улсын Берлин хотод зохион байгуулагдсан Заксан мөнгөний тэмцээний алтан медаль Москва хотноо болсон Орос улсын олон улсын 16 дугаар олимпиадын мөнгөн медалийг бид бүхэн эрдэмтчүүд Эрдэнэттэй авч авсан ийм сайхан түүхэн амжилтын эзэд болсон байна. Баяр хүргэе. Өнөөдөр энэ сайхан амжилтуудыг гаргасан дүүнер маань Орхон аймгийн ерөнхий боловсролын сургууль суралцж байгаа нийт 19 мянган гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагт хүмүүжж байгаа 8900 гаруй хүүхдээс төрөний мөрний эсвэлэн олон сайхан амжилтын эзэд болсон шилдэг сайхан залуучууд хүүхдүүд маань дүүнер маань энэхүү тагнад туран зөвлөсөн байна. Та бүхэнд орон нутаг аймгийн иргэдэд төлөвчтэй хурал засаг даргын зүгээс бас цаашид байнга дэмжин хамтран ажиллана. За Орхон аймгийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын ажиллагаа энэ хүү болж өндөрлөө. Аймгийн хүүхдүүд маань орон нутагт төдийгүй улс Аз дэлхийд дэвдээ нэрээд урсгасан олон тэмцээн уралдаануудад амжилттай оролцож чамгүй олон амжилтыг гаргасан байна. Ирэх онд тус амжилттай илүү батжуулан ахиулан ажиллах тухайга хүүхдүүд ярьж байлаа. Тэгээ шилдэг хүүхдээр өнөөдөр шалгалтаа тэгээд маш удаан хичээсний үр дүнд бас оролцооныхоо төлөө маш удаан хичээсний үр дүнд бас шагналаа үнэхээр баяртай байна. Аз гэдэл өндөр байна. За 18 болон 19 20 дугаар чуулганд ерөнхийдөө оролцож байсан. Дуу хоолойгоо хүргэж байсан мөн саяны ханган бүсийн 4-р чуулганд бас оролцоод ирсэн. Тэгээд гокийн дивжээ тэмцээнд бас 1-р байр эзэлсэн. Хэцүү шагналтай. Тэгэхээр авьяаслаг хүүхдээр шалгуулсан шүү дээ. За үнэхээр сэтгэл өндөр байна. За Орхон аймгийн олон зуун хүүхдүүдээс ингээд шалгараад авьяаслаг шилгийн сурагч болно гэдэг бол миний маш нэр төрийн хэрэг байлаа. За тэгэхээр 2008 оноос 2017 оны хүртэл яргуу урлагийн наадмууд жил дараалан медаль авдаг байсан. Тэгээд мөн өвлөн мужигсцгийн нэг сэвжтийн нэрэмжт тэмцээнүүдэд бас олон удаа медаллуудыг авчихсан. Үеийн найзуудтай болон багш нар, багш сурагч нартаа бүгдэнд нь шинэ оны гарах
тогтож байгаа шинэ оны минь төргий. Тэгээд эх хичээл амжилт бүтээлээр дүүрэн аз жаргалаар ухтаарай. За мөн үеийн найзуудтай шинэ оны минь төргий. Тэгээд эх хичээлдээ уламсаа хичээгээд тэгээд үнэхээр аз жаргалтай байгаарай гэсэн яа. Хоёр. Тэгээд нөгөө намайг тусалж тэмцэн ээж багш гэр бүлийнхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр. Тэгээд өөрчн намайг оны шилдэг болгож гаргасан тэр юудаа баярлалаа гэж өөрчн Амжилтаас хуваалцаж энэ оныхоо ямар амжилт гаргасан бэ? Ямар шагнал би 13 дугаар сургуулийн алтан медаль авсан. За шинэ оны минь төргийн найзуудаа тэгээд олон амжилт гаргаарай гэж минь төргийн Сагсан бөмбөгийн тэмцээнд алт авсан. Одоо гоон гарахаас өмнө Орсын албаны улсын улаан өдрөө бас сагсны тэмцээнд явах гэж байгаа. Тэгээд ер нь баяртай байна. Тэгэхээр үеийнхэндээ найзуудаа мэдчихэд байна. Найзуудаа хэлгээд спортоор хичээллээрээ эрүүлэн болоорой. За Орхон аймгийн шилдэг хүүхэд шалгаруулах, шилдэг анги шалгаруулах ёслолын үйл ажиллагаа болж байна шүү дээ. Тэгээд танай анги бас хамт олсноор шилдэг анги боллоо. Сэтгэлдээ байна. Сэтгэл өндөр байна. Энэ амжилт бол зөвхөн манай анги амжилт биш. Ирээд одоо сургуулийн бүх багш нар, дасгалжуулагч багш нар удирдлага хамт олонны ч гэсэн бас туслалт тэмцээний үр хүчинд манай анги шилдэг анги болсон баяртай байна. Ангийнхаа амжилтаас хуваалцаач. За манай анги өнгөрсөн оны хувьд бол 2 спортын дэд мастер, нэг спортын спортын мастертай байлаа. За мөн бусад сургуулиуд манад бусад сурагчид манд бүгд тэмцээн уралдаан бүс аймаг олон улсын тэмцээн уралдаанууд амжилттай оролцсон. За манай байд харооны тамирчин сурагчид маань ордос хотод болсон Монгол урагтны хүүхдийн спортын наадмаас мөнгө медаль авсан амжилттай. Өнгөрсөн оны онцлог амжилт гэвэл энэ байна да. 90 оноос төдөлж байгаа анги канцлероор хийх байгаа ажлаас аваад. За манай их чинь яг спорт гэхээсээ илүү бас хүмүүнлэгийн ажлыг сайн хийдэг. За тэр чиглэлээр ажиллах бах хүүхдүүд манаас их дэврэн сэтгэлтэй яг өсвөр үеийн хүүхдүүд болохоор их тийм нэг ямар ч байсан нэг тийм хөөрхөн нэг өөрсдөө нэг санаачлыг хий бүтээ гэсэн нэг тийм сэтгэлтэй хүүхдүүд байдаг. Тийм болохоор тэр чиглэлээ бас тэр чиглэлээрээ явах байх гэж бодож байна. Дээрээс нь бас нэг спортын мастер, 2 дэд мастера 2 3 дахин үржих байхад гэж найдаж байна. За тэгэхээр шилдэг анги болсон юм шүү дээ. Сэтгэлээс аваад. Айгу өндөр байна. Тэгээд айгу баяртай байна. Тэгээд дараа жижигсэн дараа удаатай ч гэсэн манайх хөргөлж юм байх болно. Сэтгэлээ аваад. Өнөөдөр шилдэг анги болсондоо баяртай байна. Тэгээд дараагийн үед ч гэсэн үргэлж шилдэг анги болоосоо тэгээд ангийнхандаа бүгдэнд нь хайртай шүү гэж яа. Сэтгэл маш өндөр байна. Тэгээд зөвхөн бид бүхний төдийгүй сургуулийн маань амжилт болохоор үнэхээр баяртай байна. Тэгээд зөвхөн ангийн гэлтгөө Орхон аймгийн үед ингээд шилдэг анги болсондоо маш их баяртай байна. Тэгээд мөн сургуулийнхаа багш болон сурагчид бүгдэнд нь баярлалаа. Тэгээд бас баярын мэнд хүргье. За EBS мэдээлэл хөтөлбөртэй хамт байгаа үзэгчдээ баярлалаа. Дараагийн мэдээллийг хүлээн авч үзнэ.